үргэлжлэн хүрч байна. Улсын хурлын сонгуулийн дөрөвт биедан нэр дэвшигч Донровын ган тулга өнөөдөр мэдээлэл хийсэн байна. Түүний хувьд гүжир гүтгэлэгт дарагдж сонгуульд оролцохоос татгалзах хүртэл алхмуудыг хийлгэхийн тулд өрсөлдөгчд нь бүх төрлийн арга хэрэглэж байгааг онцолж байна. Донровын ган тулга нь хөдөлмөрийн үндэсний намын гишүүн бөгөөд намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Харин тэрээр 6 дугаар сарын 4-нд сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардан авч улсын хурлын сонгуулийн 58 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа юм. Харин тэрээр өнөөдөр хэвлэл хандсан бөгөөд худал гүтгэлэг доромжлол хэрэгс итэрч бүрсүүлдэ сонгуульд оролцоод байгаа юу аль эсвэл шүүхэд дуудагдаад байгаа юу гэдгээ ялгахаа байгалаа хэмээн ярьж байна. За түүний хувьд хүүхдийн баяраар бэлэг тараасан гэх худал ярианаас болж шүүхэд хүртэл дуудагдан байгаа юм байна. За бол бүр анханасаа бүр эхлэхээс өмнө би одоо 5 сарын 22-нд анх 801 хүнийхээ гар хэсгийг суглуулж байж би дааж байгаа юм чи ирэх аав шүү дээ. Үүнээс хойш бүр зохион байгуулалтаар энэ хэргийг одоо над дээр бүр хэрэг үүсгэсэн харагдаад байна л да. 6 сарын 1-нд хөдөлмөрийн үндэсний намын хаан улд үүргийн намын хорооноос намынхаа өөрийн дарга дэд дарга штабынхаа одоо намынхаа гишүүд ажилчдаа нэг жоохон бэлэг тараасан байна. Энэ бэлэг өгсөн байгаа юм. Энэ бэлэг чинь Монгол улс даяар байгууллагууд одоо байгууллагаас өгдөг ажиллагаа шүү дээ. Би энэний талаар юу ч мэдээгүй сонсоогүй дараа нь харин ийм явдал хэрэг болсон гэдэг талаар би намын орооныхан дараагаас сонссон. Гэтэл энэ ажлыг аваачиж надтай ямар ч холбоогүй энэ ажлыг аваачиж хэрэгээр наагаад үүнийг аваачиж батлах гэж байгаа нотлох баримт нь үнийн нэттэй. Гэхдээ арайчтай зүгээр нэг бага насны хоёр хүүхдийг хооронд нь юм яриулаад асуугаад наад гэдгийг чинь хэн өгсөө ган тулга Донровын ган тулга гэдэг хүн өгсөн үг гэдэг нөгөө хоёр мэдэхгүй шүү дээ. Тэгээд одоо хажуу талд нэг царай мэддэхгүй хүнээр яриулаад ийм одоо тэрийг хэн яриад байгаа юм, тэр бичлэгийг хэн хийгээд байгаа юм, энэ талаар ямар ч мэдээлэлгүй баримтыг аваачаад цагдаа нь ичихгүй аваачаад хаан уулын шүүхт өгөөд Батболор гэдэг шүүгч улаан цам өөдөөс харж байгаад энд үндэслээд одоо та сонгуулийн хуулийг захиргааны зөрчил гаргасан байна гэдэг ийм шийдвэр гаргаад ирж байна. Нийтдээ ган тулгыг буруутгахын тулд 11 хүний гэрчээр асууж тайлбар тэмдэглэл хийсэн байдаг. Тэгэхээр хуульчд бид нар бүгдээрээ мэдж байгаа. Эрүүгийн захиргааны иргэний хэрэгүүдэд гэрчээс тайлбар мэдүүлэг авахдаа заавал эрүүгийн хуулийн 254 дугаар зүйл заалтыг сануулдаг. Энэ нь бол гэрч санаатаагаар зориуд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн ийм заалт байдаг. Харамсалтай нь 11 хүнээс гэрчийн тайлбар мэдүүлэг авахдаа нэг ч хүнд хуулийн заалтыг сануулаагүйгээр энэ материалыг бүрдүүлжээ. Энэ нь бол бас ноцтой зөрчил. Тэгээ энэ 11 хүний мэдүүлэг эцсүүлдээ яваад хаан улд үүргийн шүүхтэр ирээд миний үйлчлүүлэгч ган тулгыг гин буруутаад тооц үндэслэл болсон нотлох баримт боллоо. Энийг дараагийн шатны шүүх нь бизнесийн давзаалт шатны эрүүгийн шүүх засвалуу гэсэн чи одоо ингээд ган тулгыг болон өмгөөлөгч миний биеийг оролцуулгүйгээр ингээд шүүх хуралдааныг явуулаад шийдчихлээ. За тэрээр нэр дэвшсэн тойрогтой сурчлагаа эхлүүлээд 10 гаруй хонож байгаа бөгөөд өрсөлдөгчдөөс нь 6 сарын 1-нд хүүхдэд бэлэг тараасан гих үндслээр цагдаад өгч бүрсүүлдээ хаврал дүргийн шүүх цагдаа хүртэл худал мэдээлэл тарааж энэ нь нэр дэвшигч нэр татах хүртэл алхам хийлэг хийг оролдож байна гэсэн юм а. Үзэгч таунд 22 цагийн мэдээлэл төлөв танилцууллаа.